Ингээд 7 сар энэ станц дээр ингээ байхлаар 7 сарын турш гүйдлийн орчинд одоо гурлаа нисэх юм уу? Жим байхгүй, татах хүч байхгүй учраас бид буун бутлаад хөвнө гэсэн. Одоо нэгсэндээ соронцтой чи шал шаардсан дээ шүү дээ. Энэ ерөнхийдөө нэг хөл бөмбөгийн талбайтай тэнцүү тэгж ойлгож байна. За сайн уу залуусаа би тэгэхээр сансар одер гэсэн ордон дээр ирчихсэн байна. За өнөөдөр бид та бүхэндээ олон улсын сансрын станцыг танилцуул. Тэгэхээр энэ олон улсын сансрын станцад заавал 3 сансрын нисэгч ер нь баг болж очих ёстой юм байна. Тэгэхээр нэг нисэгч маань за амар жаргал тэгээ би бас нэг нисэгч нэнд байна. За ингээ гурлаа ингээд олон улсын сансрын станц дээр ирчлээ гэж бодё. За та тэгээд эхнээс нь танилцуулах уу? За бид хоёр арай мдээгүй анх удаа ирж та туршлагатай нисэгч. За би чинь Оросын нисэгч болъё. Чи Японы нисэгч. За тэр маань Европын нисэгч болъё тий. За ингээд бид хэд ирлээхэд өөрийнхөө одоо суудсанд байна. Японы нисэгч эндээ. За эндээ. Европын эндээ. За Америкийн нисэгч бол эндээ, Оросын нисэгч эндээ байрлана. Тэгээд ойролцоогоор 7 сарын хугацааг энд өнгөрүүлнэ. 2000 оноос хойш сансрын нисэгчид байнга оршин суух болсон олон улсын сансрын станцыг та бүхэн харж байна. 1998 оны 11 сарын 20-ны өдөр Оросын албаны улсын Байконураас Заря нэртэй модулыг хөөргсөн нь олон улсын сансрын станцын эхлэл болсон гэдэг. За үүнээс хойш Америк нэгдсэн улс, Европын сансрын агентлагууд, Канада, Япон зэрэг 10 гаруй орон хамтран тус станцыг өргөжүүлэн томруулсаар байгаа юм. Олон улсын сансрын станц дээр нарны зайн хураагуудыг нарны өдөөс харсан чиглэлээр байрлуулснаар эрчим хүчээр байнга бүрэн хангагдах болсон байна. Энэ болохоор ингээд ерөөдөө одоо чинь Оросууд энэ нарны хавтангаа өөрсдөө цахилгаана эрчим хүч авна. Энэ Америкийн 4 модуль эндээс бүр ингээ хуваарлаад авчихсан. Тий, өөр эзэмшлийн гэсэн үг. Тэгээд мэдээж энэ станц чинь хүүтэн байна шүү дээ, тий. Дулаан байхын тулд нарнаас ирж байгаа дулааныг эрчим хүч болоодыг радиатор гэдэг эднэр энэ дээр ирсэн халууныг одоо энэ хөлгийн нэмэх 24 хэм байлгах. Одоо шорттой хөвөөд яваад байдаг шүү дээ нисгч нарт тий. Тэгээд аль аль нь энэ станц дотор хэвийн орчинд ажиллах боломжтой гэсэн. Олон улсын сансрын станцад нэг удаад 10 хүн ажиллах даацтай. За гэхдээ тогтмол 6 хүн ажилладаг. Сансрын нисэгчид сансарт тэр олон сар юу хийдэг юм бол гэж гайхаж магадгүй. Хүмүүс дэлхий дээр юу хийдэг билээ? Тэдгээрээс сансарт туршиж олон сонирхолтой судалгаа хийдэг байна. За жишээлбэл ямар судалгаанууд хийх вэ та тэндээс хэлээч. За яг генетикийн болон биологийн, за физикийн гээд яруу зөндөө байна. За сонирхолтой. Тэндээс хамгийн сонирхолтой нь хоёр ихэр нисгчийг сансарт хамгийн удаан байлгаж үзсэн байгаа. Тэгээ Марк Келли, Скот Келли гэдэг. Тэгээ Скот Келлиг ойролцоогоор олон улсын станц дээр 345 хоног ажилласан. Энэ бараг л 1 жил байгаа юм тий. За энэ хугацаанд нисээд ирснийхаа дараа нисгчийн биед нь ихэр биш болсон байна. Нэг нисэгч нь сансарт дэлхий дээр нэг ихэр нь дэлхий дээр Марк Келли дэлхий дээр үлдсэн. Скот Келли сансрын станцд одоо энэ Америкийнхаа энэ станцд 345 хоног өнгөрүүлсэн байна шүү дээ. Ихэр сансрын нисэгчийг сансар руу илгээсэн энэ судалгааны гол зорилго нь ирээдүйд ангараг руу аялах урт хугацааны аялал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судлахад чиглэсэн. За яагаад гэхээр ангараг гаригийг зориход сансарт 500 гаруй хоногийг өнгөрөөх хэрэгтэй. Энэ хугацааны нислэг хүний амь насанд хор хөнөөлгүй гэж дүгнсэн ч судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Ерөөсөө энэ олон улсын станцын үндсэн үүрэг бол сансарт хүмүүсийг удаан байршуулах, хоол хүнсээ хэрхэн бэлтгэх аргачлалд сургадаг. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид 3 олон улсын сансрын станц дээр ажиллалаа. Баярлалаа. Олон улсын сансрын станц бол хүн төрөлхтний сансарт барьж байгуулсан хамгийн том, хамгийн гайхамшигтай бүтээлэг нэг. 1998 оноос хойш 23 жилийн хугацаанд
нийт 18 орны 230 гаруй сансрын нисэгчид олон улсын сансрын станцид ажиллаад байна. Яг одоо ч гэсэн хэн нэгэн сансрын нисэгч тус станцын хаалгыг авчиж байгаа гэдэгт итгэлтэй байна.